Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу? Хөлөмжийн дараа подкастын маань экспертийн өнцөг болон ээлж зочин болох эрхэм гэрлэмээ аварч ирсэн байна. Танд эхний асуултыг тавья. Та өөрийгөө танилцуулна уу? Ямар ажил хийдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээд таны зорилго юу вэ? За манай намайг урьж оролцуулсан баярлалаа. Намайг Бачлууны гэрлэмээ гэдэг. Ордо Climate Intelligence as a Service буюу уур амьсгалын intelligence-ийг хэрхэн сервисээр ажиллуулах уу, SaaS гэдэгтэй адилхан үнэтэй төстэй платформыг хөгжүүлж байгаа. Co-founder тэгээд хамтран үүсгэн байгуулагч гэж ажиллана. CEO-гоор нь ажиллаж байгаа. Тийм уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэхээр манайх болохоор яг цаг уурын уур амьсгалын дата мэдээллийг бид нэр илүү нотлогоотой, баталгаатай хэрхэн чанартайгаар бий болгож тэгээд хиймэл оюун ухаанаар ашиглах уу, үүнийг хэрхэн хөрөнгө оруулагч нарт орчуулан хүргэх вэ? Тэдэнд хэрэгтэй шийдвэр гаргалтанд нь илүү ухаалгаар төлөвтэй дүнтэй болгох вэ гэдэг дээр нь илүү ажиллаж байгаа. Ийм одоо технологийн платформ хөгжүүлж байгаа гэсэн үг. Би нөгөө дэлхий дээр асар олон тэрбум долларын хөрөнгө оруулалтууд байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөнд зориулна гэсэн. Гэхдээ тэд маань яг нөгөө боломжит яг бодит үр дүн нөлөөлөл бүхий төслүүдэд тэр болгон болж очтгоо. Ялангуяа Global South гэж ярьдаг тийм. Тэр төслүүд дээр тэр болгон очихгүй байгаадаа бид нар анзаарсан. Тэгээд гол шалтгаан нь хаана байгаа гэхээр итгэл төрөлхөөц датанууд нь тэр болгон байдаггүй. Тэгээд байсан ч гэсэн зарим нь хуучирчихсан. Эсвэл ингээд өөр хэл дээр fragmented буюу ингээд тархаа бутархай өөр датанууд байгаад байдаг. Тэгээд тэр датанууд нь хөрөнгө оруулагчдын яг нөгөө ойлгодог, мэддэг тэр форматаар нь тэр болгон байдгүй. Нэг газар цугларсан байдаггүй. Тэгэхээр тэрийг нь бид нэр аль болох шийдэхээр зорж ажиллаж байгаа. Өөрсдийнхөө технологиор ийм ажил хийдэг юм байна. Өөрийгөө танилцуулсан танд маш их баярлалаа. Танд хоёрдугаар асуултыг тавих юм бол таны ажлын салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж буй асуудлууд юу вэ? Энд бол 3 хүртэлх асуудлыг гаргаж ирж ярих боломжтой гэсэн үг. 3 хүртэлх асуудал. Одоо мэдээж зэрэг түрүүний хэлсэн датаны асуудал байна л да. Бидний яагаад энэ платформыг хөгжүүлэх гэсэн түүх болохоор нэлийн адармаатай гэх юм уу? Эхлээд бид нар ч өөрсдөө болохоор хөрөнгийн сан байх гэж үзсэн байгаа. Хөрөнгө оруулалтын сан Монгол улсад яг Climate Fund гэдэг юм ихлүүлэх гэж хийх гэж нэлийн урт хугацаанд хичээсэн. Тэгээ болоогүй. Яагаад тэгэхээр нэгдүгээр манай Монгол улсын хөрөнгийн салбар маань залуу салбар, хөрөнгө оруулалтын салбар. Тэгээ фанд гээд явахаар гадны хөрөнгө оруулагч LP буюу Limited Partner-ууд маань Монголжийг яг одоо залуу хөгжиж байгаа орн улсаараа бид нар чи ер нь biggest station хийдэг газрууд цөөхөн л байна л да банкуд ч юм уу те. Тэгэхээр Монгол руу хөрөнгө оруулснаас илүү одоо юу гэх BVI те British Virgin Islands эсвэл Cayman Island-ийн бүтц рүү мөнгө оруулсан бидэнд амар байна. Ойлгодог тийм бүтцтэй дэд бүтц рүү мөнгө оруулчихсан тэдний хувьд хамаагүй итгэл төрөлх үзэх юм уу байсан. Тэгээд нэлээд их юм болж бага хэмжээний мөнгө бидэнд жоохон төвөгтэй байсан. Тэгээд нөгөө талаар яг ингээд бүхэлдээ нөгөө due diligence-ийг хийгээд яг ойлгодог хэлээр институцуудыг хэлээр ярьдаг тийм нөгөө хардаг, шалгадаг нэг өөрсдийн гэсэн тийм нөгөө бүтцтэй нөгөө талаасаа family office-ууд нь бас нэг хардаг өөр impact илүү story-г нь илүү хардаг нэг юмтай. За тэгэнгүүт нөгөө өөр philanthropy-нууд нь бас нэг арай өөр юм харна гэх мэт ингээд хөрөнгө оруулагч болохоо өөр тийм юм хардаг. Нөгөө талдаа болохоор ингээд төсөл хэрэгжүүлэгчид маань өөрсдөө яг цэвэр байгаль хамгаалагч нар эсвэл инженерүүд ч гэх юм уу тийм төрлийн хүмүүс яг хөрөнгө оруулагч нартай зориулж нөгөө төслүүдэд бичиж чаддгүй. Тэгэхээр ингээд нөгөө gap үүсчдэг. Тэнгүүд нөгөө датаны асуудал үүсдэг аахгүй. Дата нь хаанаас авсан бэ? За хөрөнгө оруулагчдын асуудаг зүйлс нь болохоор газар ашиглалтын ясын, газрын ашиглалтын түүх нь хаана бах уу? Урд нь нэг юунд ашиглалт байсан, эзэмшигчд нь юу байсан?
хөрсний дээжийн шинжилгээ аваад л те өмнөх одоо урд нь юу таригддаг байсан, ямар бордоо ашиглагддаг байсан, одоо native species, biodiversity, биологийн олон янз байдлын асуудал, энэ урд нь ямар амьтад амьдардаг байсан, та толгойн юу болсон, тооллого хийгддэг байсан гэх мэт ингээд маш олон зүйлс асуудаг байхгүй юу? Яг ийм одоо ногоон уур амьсгалтай хамгаалалтын хөрөнгө оруулалттай санхүүжилтийн талаар тэгэхээр ерөөсөө локал дата билүү одоо Монгол улсад гэх юм тэр талын асуудал дурын нэг одоо хамгаалагдсан дархан цаадад ч юм уу тиймэрхүү газруудад бол байгаад байдаг байхгүй юу? Улаан намд орсон амьтдын тоо толгой ч юм уу зөвхөн нэг тийм тодорхой зөвхөн тооны дата байхаас тэр нь болохоор илүү ингээд нөгөө гар агаар тоологдсон ч юм уу эсвэл архивлэгдсэн тоогон байна уу гэхээсээ англи хэлээр ч юм уу дижитал байдлаар бол тэр бүр байдаггүй. Тэгэхээр одоо юу гэдгийг хөрөнгө оруулагчид гаднаас due diligence-ийг ч юм уу тэгэхээр ингээд айгүй түүхтэй цаг их орно. Тэгэхээр нөгөөдөл чинь яадгүй гэхээр Big Four ч юм уу те consulting audit firm хүсэлж авна, татаад хуульч авна. За тэгээд ингээд хэд хэдэн шаталтай даамжраад нөгөөх нь ингээд багтаа 18 сар 2 жилийн ажил болно. За нөхдүүд тэгэнгүүт чи ерөөсөө яг нөгөө нутгийн уугуул иргэд ч юм уу те тэнд яг амьдардаг хүмүүс эсвэл яг иргэний нийгмийн тэнд амьдардаг залуу одоо уур амьсгалын орчинд хамгийн их нэрвэгдээд байгаа тэнд амьдардаг хүмүүс залуусыг ер нь бол оролцуулдаг. Тэдний зүгээс яг тэр нутагт болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт ч юм уу те тэдэнд яг яаж ямар нөлөөлөл үзүүлээд байгаа тэр тухай бол мэдээлэл авдаггүй. Зүгээр л яг ойр орчмоос нь те баг зэргийн нэг төрийн ч юм уу нэг сум дүүргийн тэр хаваас нэг архиваас ч юм уу мэдээлэл байхгүй бол байхгүй гэдгээр нь бүртгээд яваад өнгөрчдөг. Тиймэрхүү тийм мэдээлэл тутамгаас болоод энэ бол төсөл хэрэгжих боломжгүй гэдэг дүгнэлтэнд хүрээд тэгээд өнгөрчдөг. Тэгэхээр нөгөө датанаас болоод жишээлбэл дэлхий дээр байгаа нийт уур амьсгалын хөрөнгө оруулалтын 4% нь Төв Аз руу ирдэг. Тэгээд 4%-аас хэдэн Монгол руу ирдэг вэ гэдээ бодохоор айгүй харамсалтай дүн харагддаг. Гэтэл Төв Аз болоод Монголч нь одоо уур амьсгалын импактаар $1 тутамд гарах импакт нь бол айгүй өндөр тийм бүс нутаг байгаа байхгүй. Тэгээд монголчаа одоо юулаа нийт газар нутгийн 75 бараг 80% зөвлөжөөд эхэлчихсэн бэлчээрийн дарааталд орчихсон ийм байгаад байдаг. Бүр хөвчин бүр хэдэн хувиар борчихсон байгаа лээ. Тэгээд бодохоор яалтчгүй нэгдүгээр одоо entrepreneur хүний хувьд ингээ харах юм бол бид нар датагаа зэцэлж чадах юм бол датагаа яг чанартай болгоод тэр бүгдийн сайхан шигшээд бүгдийн сайхан нийгмийн зэгцэнд нь оруулаад зөв газар нь байлгаж чадах юм бол хөрөнгө оруулалт татах асар их боломж юм гэж харсан. Тийм нэгдүгээрт ингээд нөгөө нэг датаны бэлэн байдал байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулагч нарт оруулж өгөх. Энэ хамгийн их тулгамдж байгаа асуудал. Тэр ингээд бэлэн байдал гэдэг нь болохоор ингээд эмх цэгцгүй байгаа. Төрд байгаа дата, эмх цэгцгүй байгаа, хувьд байгаа дата, эмх цэгцгүй байгаа, иргэний нийгэмдээ байгаа дата, эмх цэгцгүй байгаа. Geospatial ч юм уу за яг хэмэл дагуулын дата энэ төрөй байгаа. Тэр бол ингээд бүгдээрээ open data хинж ороод харж болдог учраас тэр сонирхолтой дата биш байгаа байхгүй. Дэлхийд дээр бүгдээр орж харж байгаа. Тэгэхээр тэр датаны бэлэн байдал яг хуу data readiness ингээд зөндөө судалгаанууд явагдаж байгаа. Одоо бид нар бүгдээрээ ингээд хэмэл оюун ухаан энэ дээрээ AI гэдэг юм чинь хог орол хог л гаргадаг юм баггүй юу ер нь аль тий. Тэгэхээр тэр лөө ордог чанартай датанд бэлэн юм уу гэдэг айгуу чухал байгаа. Тэгэхээр анхнаасаа нөгөө sovereign буюу өөрсдийн гэсэн тэр тухайн улсын өөрсдийн дата нь чанартай бэлэн гол нь эмгтэй зэгцтэй байна уу гэдэг юм хамгийн чухал болчиход байна. Яг одоо юм болоор уур амьсгалын хувьд ядаж уур амьсгалын датагаа бэлэн болгочмаар байна гэдэг. За бусанд нь бол ингээд өөр төрлийн дата байна. Хоёр дахь нь болохоор миний бодлоор мэдээлэл аягүй дутмаг байгаа. Дахиад тэгээд нөгөө технологийн sovereignty гэдэг юм нэлээд чухал байгаа даа. AI-тай шууд холбоотой ярил л да. Тэгээд нөгөө AI дата энд ярьж байгаа учраас нөгөө миний хийдэг ажилтай холбоотой болохоор дата аягүй чухал гэдэг. Тэгээд хоёр дахь нь бол ялцчгүй AI болчихж байгаа юм л да. Тэгээд Web 3 AI гэдэг технологиудыг тэртээ дөрвөр амьсгалын шийдлүүдэд ашиглаад эхэлчихсэн байгаа. Маш сайн хөгжиж явж байгаа бүгдээрээ. Ялангуяа одоо ингээд хөгжиж буй орнуудын хувьд бол шийдлүүдийг маш сайнаар шинээр хийгээд эхэлчихсэн. Одоо Twin Earth гэдэг simulation гаргаад эхэлчихсэн. Хөрөнгө оруулалтыг яаж татж байгаа гэхээр жишээлбэл манай хөгжүүлж байгаа платформ юун дээр ажиллаж байгаа вэ гэхээр одоо юу тийм Монгол руу оруулж байгаа $1 тутамд carbon credit-ийн өсөлт нь одоо нэг хэсэг газар мод тарихад 5 жилийн дараа хэр болох юм модны ургалт нь ч юм уу те биомасс нь хэр томорхын энэ дотор хэр хэмжээний амьтад нэмэгдэж амьдрах юм гэдэг ч юм уу гих мэд симуляшныг нь ерөнхийдөө бол үзүүлж байгаа байхгүй хөрөнгө оруулагч нарт те тэгэхээр
Хөрөнгө оруулагч хамаагүй одоо ухаалаг шийдвэр гаргах юм шүү дээ. Ингээд таамгаар бол ингээд хөрөнгө оруулчихгүй. Ингээд доллараа өсгөж нэмэгдүүлж харж байгаа. За энэ бол ингээд нэгдүгээр надаа санхүүгийн хувьд ашигтай, нөгөө талаар үнэхээр нөгөө биологийн импактын хувьд ч гэсэндээ боломжийн төсөл юм байна гэдгээр хөрөнгө оруулалт боломжтой болгож харуулдаг байгаа байхгүй бүх талаар нь. Тэгэхээр зэрийг болохоор нөгөө нэг controlled climate simulation гэж нэрлэдэг байгаа. Тэрнтэй адилхан Nvidia болоод одоо Twin Earth гэдэг Европт ч гэсэндээ хийгдээд байгаа юм болохоор яг ингээд одоо AI-гаар дахиад ингээд хуулбарлаж байгаа байхгүй юу? Одоо яг адилхан simulation үүсгээд 1 градусаар нэмэгдэхэд ерөнхийдөө энэ хавьд яг юу болох юм, ямар өөрчлөлтүүд үүсэх гэдэг ч юм уу. Тэрнтэй адилхан Монголд одоо бид нэр хийгдэж байгаа төслүүдийг яг адилхан replicate хийгээд ямар өөрчлөлтүүд гарч болохоор бэлчээрээ одоо юу гэдгийг дөрөөлтөлтэй энд ямаан сүрэг дахиад 1 саяар нэмэгдэхэд бэлчээрийн дөрөөлт хийх болохоор байна. Тэг хэрвээ юу гэдгийг бэлчээрийн зөв менежмент хийгдээд ямааны тат толгой буурахад хэдэн жилийн дараа энэ бэлчээр маань хэр хэмжээгээр яаж эргээд нөхөн сэргээгдэх юм байна. Хаашаа эднэрийг бэлчээх ёстой юм бэ? Энд бэлчээр хэр хэмжээний тат толгой ерөнхийдөө дааж дийлэх юм бэ гэдэг ч юм уу. Иймэрхүү нэг симуляшнуудыг ерөнхийдөө хийж эхлэх тэр боломж нь байгаа байхгүй юу? Тэр технологиг аягүй сайн ашиглах хэрэгтэй. Гэхдээ одоо бид нар чинь ингээд юу гэдгийг монголчин тэртээ тэргүй цаг уурын хувьд хүүтэн орон учраас одоо дата центрүүд ашиглах хэрэгтэй бла 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 гэдэг ингээд өөр аягүй олон сонирхолтой үнцэг байдаг боловч хамгийн хэцүү юм нь усны асуудал байна. Их талаараа ингээд AI-г ашиглах хэрэгтэй, дата центрүүдэд байрлах хэрэгтэй гэж байгаа боловч ус бүгдээрээ асар их хэрчмөж ашигладаг. Нөгөө талаараа энэ нөгөө технологи маань өөрөө тийм sustainable биш байгаа байхгүй. Бүх tech giant-уудын ус болоо sustainability index, carbon footprint нь 50-аас дээш өсчихсөн. Энэ технологиг ашигласнараа гэтэл Монгол шиг дандаа гүний ус ашигладаг газар энэ бас зүү гэдгийг өөрсдөө давхар таацуулах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ бас тулгамдж байгаа асуудал. Яагаад тэгэхээр бид нар өөрсдөө Web3 AI дата ашиглаж байгаа компанийн хувьд энийг яаж бид нар өөрсдөө sustainable болгох хэрэгтэй юм бэ гэдэг дээр ингээд хамгийн том challenge нь гарч ирж байгаа. Бидний хувьд ч гэсэн тийм ямар prompt ашиглах хэрэгтэй ингээд бүх юм дээр жижиг юм дээр энийг ашиглаад яваад байгаа нь бас зөв юм уу? Тэгэхээр яаж энийг sustainable болгох хэрэгтэй юм? Одоо жишээлбэл generative AI гэдээ ярихаар бүгдээрээ ингээл зураг болгоныг янзлаад яваад байх хэрэгтэй юм уу? Имэйлийн хариуг энийг бичүүлээд яваад байх хэрэгтэй юм уу? Тийм нэг одоо имэйл бичүүлэхэд бид нэр хэдийн хэмжээний тоон ус ашиглаж байгаа гэх мэт. Тэгэхээр айгүй ийм одоо юу гэх юм мод үг ашиглах юм бол амаргүй цаг хугацаанд дээр л хичээд байна л да technologist хүний хувьд. Тэгэхээр бид нар Microsoft тэгээд NYU-гийн Ethics Lab Cloud-тай ерөнхийдөө хамтраад ethical AI usage, sustainable AI гэдэг юм дээр нэг тийм paper гаргах гэж ажиллаж байгаа. За бид нэрээс нөгөө Нью-Йоркийн уур амьсгалын 7 хоног дээр бас хамтарсан data тэгээд data driven financing ийм event хамт хийсэн байхгүй. Тэгээд тэрний одоо үргэлжилсэн дараагийнх нь болохоор тийм байна. Тэр нөгөө нэг prompt-уудаа яавал хамгийн одоо ethical бас sustainable байх ёстой юм бэ? Нэмээд бас яавал бид нэр илүү одоо тэр footprint-ийг багасгахгүй AI-гийн usage-үүдийг зарим нь яг data center-уудыг ингээд усыг айгүй бага ашигладаг ч юм уу те хамаагүй тийм sustainable болох гэж хичээж байгаа. Одоо Eric Schmidt Foundation хүртэлтэй бид нэр AI-г илүү sustainable болгож чаднаа. Тэгээ climate tech руу илүү айтайхан ашиглаж чаднаа гэх мэт ч юм уу ингээд зөндөө олон exploration хийгдэж байгаа. Гэхдээ Монголын хувьд ашиглах нь зөв гэхдээ яаж sustainable байх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэр лөө орж байгаа датагаа бид нар чанартай болгох ёстой гэх мэт ингээд авч ашиглах ёстой. Гэхдээ хажуугаар нь бас тэр ethics, sustainability доктортой байдлаа бас давхар хангах ёстой гэдгийг харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ус бол айгүй чухал. Улаанбаатар хот маань усгүй болох гэдэг. Одоо бүх уул уурхай маань гол эдийн засгийн хамгийн их хүчин зүйл хамгийн их contributing factor баа штэ. Эдийн засаг маань хамгийн гол орлого олдог газар маань газар хэмээн contributing factor хамгийн их орлого оруулдаг салбар маань эдийн уул уурхай байдаг. Тэр маань тэгээ дандаа гүний усыг ашигладаг. Тэгэхээр тэрийгээ бид нэр яаж илүү доктортой ашиглах юм бэ гэдэг бас нэг асуудал үүсгээд байна. Тэрийгээ бас data driven ашиглаж болно гүний усыг. Гэхдээ эргээгээд тэрийгээ дахин зарцуулдаг эргүүлээд ашигладаг саарл ус болгох юм уу тийм шинэ технологиудыг эргүүлээд ашиглах ёстой. Тэрийгээ data driven байх ёстой. Голын галт төрлүүдийг бас ингээд дотроо зөв ашиглах ёстой.
урсч ч юм уу те тэр юм зөндөө олон технологийн тэмшүүлүүд байгаа. Гэтэ тэр нь бас шинжлэх ухаанд data driven байх хэрэгтэй болов гэж би бодож байгаа. Тэгэхээр нөгөө geospatial ч юм уу эсвэл нөгөө сансрын satellite driven гэх мэт ингээд зөндөө ашиглаж болох датанууд байгаа. Тэрэн дээр тулгуурлаад ивэл зүгээр болов гэж бодож байна. Тэгэхээр again датаны чанар айгуу чухал. Тэгээд ашиглаж байгаа AI болоод Web3 шинэ технологиудыг бүгдийг ашиглах ёстой, судлах ёстой. Гэхдээ дандаа ethics болоод юунуудаа доктортой хөгжлийнхэн тэр рискүүдийг нь давхар ажиглаад хамтдаа явах хэрэгтэй болов гэж бодож байна. Урт хугацаанд яг зөв ашиглана гэх юм бол тийм. За гурав дахь нь болвол миний бодлоор regulation readiness болов гэж бодож байна. Одоо бодлогын чанартай ялангуяа хөрөнгө оруулалтын хувьд бол бодлого байхгүй татвар болоод яг одоо бэлэн бодлогын дэвсгэр байхгүй болвол гадны хөрөнгө оруулагч нар ялангуяа орж ирэхдээ бол хизээж бэлэн байхгүй. Яг анхнаасаа манай засаг айгүй сайн ажиллаж байгаа гэж би бол хараад байгаа. Артикл 6 сая Сингапуртай гэрээ байгуулчихсан, Швейцарьтай хэлэлцээр нь хийгдэж явж байгаа. COP17 эрхчил хост хийгдэж байгаа гэх мэт ингээд айгүй хурдтай сайн ажиллаж байгаа. Зөндөө сайн дэвсгэр явж байгаа. Гэхдээ эн чинь зөвхөн байгаль орчны яам хийх асуудал бол бас биш тийм ээ. Эн чинь бүтэн одоо том бодлогын асуудал, бүтэн кабинетаараа бүтэн улсын хэмжээнд ерөнхийдөө бол яг энэ чиглэлээр ажиллаж ийж ингээ хоорондоо нөгөө интеграцтай ажиллаж ийж бүх одоо яам дөрвөн бүх ингээд нөгөө нэгжүүд нь энийг ойлгож ийж урагшаа хамтдаа ажиллах болов уу гэж би бодож байна. Жишээлбэл одоо сангийн яам ч юм уу юу тийм гадны хөрөнгө оруулалтад орж ирж байгаа яг энэ чиглэлээр ур амьсгалын хөрөнгө оруулалт ч юм уу те clean energy заагүй бол ингээ carbon credit-ийн чиглэлээр ийм чиглэлээр хөрөнгө оруулах юм бол хэдэн хувийн tax benefit орж ирэх юм бэ? За жишээлбэл одоо philanthropy-нууд тийм юунууд фаундейшнгууд гадагшаа хөрөнгө оруулахад Америкт бол тодорхой яг ийм заасан заалтууд байдаг байхгүй юу? Ийм байгаль орчин хүмүүнлэг бүрэх байгаа орчин ийм руу хөрөнгө оруулах юм бол тодорхой хэмжээний хөнгөлтүүд нэгээс орчихсон бүр төлөвлөж юм дээ. Энэ мэд зохицуултууд нь ингээд айгуу сайн орж ирсэн байх юм бол гадны хөрөнгө оруулалт бий болох. Тэгээ дээрэс нь яг энэ технологиг дэмжсэн бодлогын чанартай зүйлс бий болоосоо venture building за тэгээд дээрэс нь янз бүрийн хөрөнгө оруулалтууд байгаа. Зөвхөн ганц finance-аас гадна дээ. Цэвэр хөрөнгө оруулалт, venture building, deployment ингээд өөр хэд хэдэн layerтэй явдаг. Тэгэхээр venture deployment бас Монгол шиг хөгжиж байгаа зах зээлд айгүй зөв орж ирэх бас нэг боломж үнцэг гэж би хараад байгаа. Ялангуяа одоо нөгөө зөвлөлтийн эсрэг шинэ технологиуд за сая би ус гээд ярьлаа. За нэмээд бас юу гэх юм ингээд нөгөө технологийн climate tech-ийг launch pad болох боломж нь айгүй зүгээр ингээд шууд нөгөө туршилтын хэлбэрээр ашиглаад дараагийн зах зээлүүд жишээлбэл Middle East, North Africa ч юм уу те эсвэл ингээд зүүн өмнөд Аз гэдэг ингээд өөр зах зээлүүд рүү ингээд гараад хэлэлт хийх Төв Аз руу ч юм уу энэ дээр яг уу зөв одоо бодлогын зохицуулт хийгээд жоохон сая бид нар өөрсдөө дижитал эдийн засгийн бүс гэдэг шинэ хуулиа гарсан. Тэрийг ингээд яг зөв хэрэгжүүлээд сайн уяж чадах юм бол миний бодлоор бас сонирхолтой үнцэг хөрөнгө оруулалт татах бас боломж байж болох юм шиг надад санагдсан. Тэр ингээд засаг маань хийхгүй байгаа шийдэж байгаа. Айгу олон өнцгөөс бүгдээрээ л хичээж байгаа. Гэхдээ ингээд хоорондоо жоохон уялдаатай байгаад эн чинь бүх засгийн хийх ажил бол биш. Миний бодлоор түр хувийн хөвшил ингээд ерөнхийдөө хамтарч ажиллах ёстой. Гэтэ нэмээд гадны хөрөнгө оруулалтыг хэрвээ үнэхээр татгаж байгаа бол үүдээ жоохон нээлттэй болох ёстой болов уу гэж би бодож байна. Тэгээд нэлийн чөлөөтэй open mind гэдэг нэг open minded байх ёстой баг. Тэгжээж хүмүүсийн төрөвчин нээлттэй болох болоо яг цэвэр яг одоо санхүү хөрөнгө оруулалт татгууднаас шүү дээ. Өөр амжилтын тэгэхээр энэ гурвыг бол хэлэх байна. Дата network цэгцтэй байх ёстой. Хүний ихтгэл төрүүлэх үз. Хоёрдугаар AI болоод Web 3 технологиг авч ашиглах ёстой. Тэрний этик болоод нөгөө талаас доктортой байдлын рискийг айгуу сайн анхаарч байх ёстой. Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогууд тэрийг үнэхээр сайн бэлэн болгох ёстой суурна. Тэгээ энэ гурав хамтдаа байж иж ер нь бол ур амьсгалын чиглэлийн хөрөнгө оруулалтууд сайн орж ирэх болов уу гэж бодож байна. За асуултуудыг маш дэлгэрэнгүй бас жишээтэйгээр зарим үед шийдлүүдийг бас оруулаад танилцуулсан танд маш их баярлалаа. Гурав дахь буюу хамгийн сүүлийн асуулт бол таны дурдсан 3 асуудлын хамгийн оновчтой шийдэл нь
Таны бодлоор юу вэ? Аль болох та системийн хүрээнд энэ асуултад хариулаарай. Яг хөө сая зарим нэг шийдлийн хэллээ. Гэхдээ миний бодлоор би ч одоо нөгөө tech entrepreneur хүн болохоор яг ерөнхийдөө том зургаар нэлээд удаан боддгийн. Алхам тутамдаа миний бодлоор технологийн шийдэл бол угаасаа байгаа. Бүх яг тех шийдэл нь бол байгаа байхгүй юу? Ийм юмнуудыг ер нь яаж шийдэх бүх технологийн шийдэл бол байгаа. Нөгөө талаасаа болохоор юмнууд нь бол байгаа. Мөнгө бол байгаа дэлхий дээр. Өөрийн амьсгалд зориулсан асар их хэмжээний мөнгө байгаа. Сайн төслүүд байгаа их бол байгаа. Яг энийг ингээд шийдчихье гэсэн ингээд орон болгонд ингээд үнэхээр тэд хүн болгон шийдэх хүсэлтэй шийдлүүдтэй тий төсөл болгон байгаа. Юу болоод энэ тэгэхээр эдгээр хоорондоо л уулзах байгаа. Тэгэхээр энийг нөгөө нэг бий болгох инфраструктур буюу дэд бүтцэл байхгүй байдаг байхгүй. Тэгэхээр юун дээр болохгүй байх гэхээр одоо уур амьсгалын дата энэ төслүүд нь нөгөө талдаа хөрөнгө оруулагчийн ойлгодог хэлээр хоорондоо л ойлголцохгүй байгаа. Тэгэхээр энийг ерөнхийд нь нөгөө нэг уулзалтын нэг тийм систем агрегатор ч юм уу тий дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй. Тэгэхээр энийг бий болгохын тулд DPI буюу Digital Public Infrastructure гэдэг юм бий болгох хэрэгтэй. Тэгэхээр энийг яг нүг дээр ч гэсэндээ сая уур амьсгалын 7 хоног дээр нэлээд чухлаар ярилцж байна л да. Digital Public Infrastructure гэдэг юм байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нөгөө бүх талын оролцоо амар чухал байна. Нэгдүгээр нөгөө youth залуу үеийнхэн бүгдээрээ нөгөө нэг digital native болцгооч гэсэн оролцоо айгуу чухал байж таарад байна. Залуу үеийнхэн бүгдээрээ. Тэгэхээр тэд нар ч нөгөө биеэр гадагшаа ингэж одоо юу гэдгийг оролцоосоо илүү дижиталаар илүү оролцдог юм байна л да. Үзэл бодлоо илэрхийлдэг. Яавал нөгөө оролцоо нь өндөр байх уу гэдгээр илүү тэнд л оршин байгаа даа. Тэгэхээр тэрүүгээр нөгөө digital public infrastructure гэдгээр татан оролцуулдаг. Саналын тэнд байж байгаа одоо purchasing power нь тэнд байдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэрийг нь бас бодлого боловсруулагч нар нэлээд оролцуулах хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө талаасаа болохоро хөрөнгө оруулагч нар маань ийм юм хүсдэг болсон байна. Орон болгоны асуудлыг тэд нэр ингэж тухайлан хайж болоход угаасаа айгүй хэцүү. Яагаад тэгэхээр дэлхийд дээр 185 орн байгаа шүү дээ. Тэгэхээр бүх орны портфолиог хайж авах айгүй хэцүү болсон. Тэгэхээр bioregionalism гэдэг юм сүүлийн үед ер нь гарч ирж байгаа. Тэгээд манай урдаа ч гэсэндээ ер нь сая 9 сарын 18-19-нд нэг тийм юм эхлүүлсэн баггүй нүг дээр юу ярьсан гэхээр bioregional data network гэдэг юм эхлүүлээ. Тэр нь юу юм гэхээр bioregional гэдэг нь экосистем гэдэг нь юу юм бэ гэхээр зөвхөн нөгөө нэг орон болгон яг үндсэндээ хил хязгаар гэхээсээ илүү адилхан ер нь экосистемийн neighborsтэй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө адилхан уур амьсгалын асуудалтай орнууд нь асуудлаа хамт шийдэцгээе гэдэг асуудал байгаа. Тэгэхээр одоо Төв Азийн орнууд ч юм уу те хамтдаа бүс бүсээрээ одоо Монголоор нь ч гэсэн дотроо bioregional орнууд шүү дээ. Хангайн бүс те говийн бүс гэдэг. Тэгэхээр тэд нар маань ерөнхийдөө нөгөө уур амьсгалын адилхан чаленжууд буюу асуудалтай учраас тэр датануудаа хамтдаа нийтгээд ганц газар л гэдэг ахгүйгээр бөөндөө адилхан датануудтай болоод тэднэр нь хоорондоо интероперабл байх юм бол ганцхан төсөл биш олон төслүүдийн хамтдан портфолио үүсгэх юм бол хөрөнгө оруулагч нарт хамаагүй амар байна. Ганцхан төсөл биш үндсэн том портфолио буюу ингээд нөгөө бүлэглэн тийм групп үсгээд өгөх юм бол хөрөнгө оруулагч нар ганц улсыг харахгүй бүтэн bioregional нь ерөнхийдөө хараад хөрөнгө оруулалтын deployment хийхэд бол харьцангуй амууд болж юм гэдгээр харж байна. Тэгэхээр миний бодлоор Монгол улс маань бас угаасаа чемпион болж ирсэн сая 9 сард. Тэгэхээр COP17-оос хойш бас хэд хэдэн одоо уулын бүсэд Бутан ч юм уу тэгээд Карибын орнуудаас Бахамас гэдэг ихнээсээ чемпионууд нь тодроод ирж байгаа. Тэгэхээр Монгол хамгийн анхны чемпион болсон. Миний бас амар баяртай байсан яг тэр юм дээр. Тэгэхээр үргэлжлээд ингээд өөр орнууд нэмэгдээд орж ирж байгаа. Тэгэхээр яг ийм нөгөө bioregional diplomacy тэгээд үргэлжлээд digital public infrastructure гэдэг энэ хоёрыг хэрэгжүүлж чадаад нэмэгдээд одоо нөгөө sovereign AI, sovereign data гэдэг юмнууд мань ороод ирэх юм бол миний хэлээд байгаа айл болгон одоо улс болгон өөрсдийн гэсэн эмгтэй зэгцтэй дататай байгаад тэрийг bioregionalismтай холбоод өгөх юм бол өөрсдийн гэсэн тэр нь ингээд хоорондоо солигдож идэг, орчуулагдж идэг болчих юм бол хөрөнгө оруулагч нарт хамаагүй эмгтэй зэгцтэй ихтгэл төрүүлэх үүс
болж ирнэ. Тэгэхээр нөгөө портфолиорууд нь тэнд гацсан байгаа хэдэн дээр мөнгө ингээд эвтэйхэн урсгал нь жоохон хурдан болж ирэхээр харагдаж байгаа. Тэгээ миний бодлоор тэр бол эвтэйхэн шийдэл болов. Тэр гацаа төгжийг л хурдан ажиллах хэрэгтэй байна. Тэрнээс биш бидэнд одоо цаг байхгүй ер нь бол. За асуудлын шийдлийг ингээд нэгдсэн цогц байдлаар нь танилцуулсан танд маш их баярлалаа. Танд өөр бидний асуугаагүй хэлмээр байгаа зүйл байх юм бол сонсоод тэгээд ярилцлага өндөрлөё. Гудээ ер нь тэгээд хэлмээр байсан зүйлээ хэллээ. Тэгээ хамгийн гол яг нь стресс өгмөр байсан зүйл нь sovereign AI, sovereign data system, animated biooriginalism яг шинэ концептууд тэг хүмүүс жоохон гайхаж магадгүй юу ярьж байгаа юм бол гэдэг. Гэтэ хэрвээ энэ дээр яг би өөрөө нөгөө шинээр блог ер нь илүү тайлбарлаад бас ярих чаа. Тэгээ үргэлжлүүлээд дахиад ярилцмаар байх юм бол дуртай ярилцъя. Тэгээ цаг дуусж байгаа болохоор би бас нэг их нушаад яг уу. Тэгээ ямар ч гэсэн таад бас өөртөө Google дээр харж болно. Эсвэл нөгөө Nubian Web TV-гээс бас 9 сарын 18-нд болсон тэр хурлаас сонсож болно. Тийм ухраагаад үзэх юм бол бас энэ тухай дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгээд бид нараас нөхөж үзээд хэрвээ боломжтой байх юм бол таны зөвшөөрлөлтөөр бас подкастынхаа сонсогчдод хүргэмээр санаанууд бас үнэхээр байлаа. Яг бидний хүсэж байгаа хайж байгаа шийдлийг бол танилцуулж чадлаа. Гэрэл маа танд маш их баярлалаа. Ингээд үгээр манай экспертийн өнцөг ярилцлага маань дуусч байна. Танд баярлалаа. Баярлалаа намайг урьсан. Та Ногоон цагуурын цал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнийг тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ногоон цагуурын цал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.